Grandmade podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлье. За сайн байцгаана уу? Grandmade дэмлэг болон Экотлүзээ хамтардаг Grandmade podcast юм ээлж дугаар эхэлж байна. За ингээд энэ өдрийн мэндийг хүргэе нийт сонсогчдоо. Тэгээ манай энэ удаагийн дугаарт Grandmade дэмлэгийн үений мэс заслын эмч төгөл дээр эмч маань оролцож байна. За энэ танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За одоо хоёулаа энэ удаагийн ярих сэдв бол яг шүрмсний гэмтлийн тухай дэлгэрүүлж ярилцгаа тий. Тэгээд яг шүрмсний гэмтлээс яг юу хэлэхдэм бэ? Тий. Ямар тохиолдол үүсдэг гэдэг энэ талаар яриул. За ер нь бол яг бидний одоо нийтлэг мэддгээр бол гэмтлийн шилтгаантай байдаг тийм ээ. Спортын гэмтэл байна, ахуйн гэмтэл байна. Одоо энэ гэмтлийн шилтгаантай үүсч идэг. За энээс гадна одоо нөгөө хүмүүсийн ихэвчлэн мэддэггүй юм нь юу юм бэ гэхэлэр ачаалттай холбоотой бас шүрмсний гэмтлүүд үүсдэг. За энэ дээр бол одоо хүн заавал юмнаас ундаг ч юм уу те заавал гэмтэл авсан байх албагүй. Зүгээр өдөртмийнхаа хийдэг үйл ажиллагаанаас жоохон хэтэрсэн арай илүү их одоо үйл ажиллагаа ачаал өгчөөр шүрмс бас өрөвсчдөг тал байдаг. За энийг бол бас шүрмсний гэмтэл гэж авч үздэг. Тэгээд нийтлэг тохиолддог хүмүүс нь бол ихэвчлэн одоо гэр орны ажлыг хийдэг те эсвэл одоо дэлгүүр оршоо явж юм цоглуулдаг ч байдаг юм уу хүнд юм хаяа өргөчдөг юм ээжүүд эмэгтэйчүүд ихэвчлэн гэмтэх гэдэг тал байд. Гэмтэл авсан гэдгээр ерөөсөө мэддэггүй. Ягаад тэр илэрхий одоо шууд юм цогцсон ч байдаг юм унтсан тийм юм өөрт нь байдгүй учраас гэмтэл гэж ерөөсөө боддгоо нэг. Тэг яг нийтлэг нэг ийм бас нэг шалтгаан байдаг. Энэ бол ерөөсөө цэвэр ачаалттай холбоотой юм гэмтлүүд бас үүсчдэг гэсэн үг. Тэг шүрмс гэхээр одоо яс болон булчин холбож байгаа хэсэг тий. Тэгээ яг байрлалаас хамаараад ер нь гэмтлийн байрлал нь өөр газар байх уу ер нь. Тэг. Голцоо яг аль хэсэгтээ байрлал хүний бие тий. Ихэвчлэн одоо хүн явгнаас ундаг ямар нэг юмнаас ундаг хөл алддаг те. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд гараа тулж ундаг. Тэгэхээр одоо нийтлэг гэмтлийн одоо байрлал нь хөвчлэн гар сар хүний байрлал байдаг. За хоёрдугаарт гүүж хараагаа дунж бэртгэхдээ одоо хөл гараа л ер нь хөвчлэн гэмтдэг шүү дээ. Ер нь яг шүрмсний гэмтэлтэй холбоотойгоор эмэгтэйчүүд олцоо гэмтдэг гэж хэллээ те. За тэгвэл бага насны хүүхдүүдийн хувьд ямар хөө байдаг вэ? Хүүхдүүдийн хувьд бол яг шүрмсний гэмтэл авах нь бол харьцангуй бага байдаг. Тэгээд хүүхэд учраас нөө боцин солилцсон эрчим их өндөр байдаг учраас эдгэрэлт болоод одоо гэмтлийн дараах тэр одоо зовир шаналгаа харьцангуй бага байдаг л та. Хүүхэд учраас насан турш хүмүүсийг бодох юм бол шүү дээ. За ер нь шүрмсний гэмтэлтэй холбоотой насны хамаарал байх уу? Насны хамаарал байхгүй те. Яг эдгэрэлт өвчний одоо эмгэг зам тэр юмнууд нь л өөр бахаас шүү дээ. Одоо эдгэрэлт эмчилгээ үйлчилгээний хувьд бол ерөөхдөө ойролцоо байдаг. Энэ дээр хүүхдүүд дээр нэмж нэг юм ярихад тохооны үеийн хагас малтрал гэж юм байдаг. Одоо бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Тэгэхээр энэ яадаг вэхээр хүүхдийн гарнаас татдаг те чангаадаг хүүхд нь эвгүй гараа дарж ундаг. Энэ бол бүр маш элбэг одоо тохиолддог юм кейс байдаг. Тохооны үеэр хөдөлгөж чадхаа болчихдог. Хүүхд гараа өргөж чадхаа болчихдог те. Ялангуяа нөгөө эцэг эхчүүд юу яадаг штэ хүүхдүүдээ нөгөө хоёр гарнаас нь татаад өргөд эргүүлэх ч юм уу те тоглож ийн гэдэг ингээд бас тэгэж болохгүй нэ шүү те. Нэг сонсогчтой хандаж хэлэхэд те. Тэгээд энэ нэг мултраад яг эргүүд оруулахад амархан л байдаг л те. Яг эмчилгээ нь бол амархан байдаг. Гэхдээ хийгээд оруулсны дараа давтагдах гэдэг тал байдаг. Тэгээд олон дахин мултраад ирэхээр сурмаг мултралтай болчихдог буюу одоо баг зэргийн ачаалт тохооны үеэр мултарчдаг гэдэг юм үүсдэг гэсэн үг. За энэ бас ард иргэдээс иргэсэн асуулт байна. Энэ дээр шүрмс сонлтыг Монголд эмчилдэг үү гэж асуусан байна. Тэгээд сонсон шүрмс хүнд ямар хүнд юм өргөхөөр даахгүй юм хэддгээр шатандаа байна гэсэн үг вэ? Хаана хандах вэ гэсэн бэ? За юу шүрмсний гэмтэл яг үндсэндээ 4 үе шаттай байдаг. Үе шат гэж 4 зэрэгтэй байдаг. Одоо нэгдүгээр шүрмс сунж одоо өрөвсч зовир өгдөг. За сэмэрдэг, хэсэгчилж урагддаг. За бүрэн тасарсан гэсэн юм. Одоо 4 зэрэг байгаа. За энэ зэргээс хамаарад ерөнхийдөө шүрмсний гэмтэл бол 2-4-7 хоног те. Энэ бол дундаж хугацаалтай. Хамгийн багадаа 2-7 хоног. За дунджаар 4-7 хоног. Одоо гэмтлийнхаа зэргээс шилтгаалаад эдгэрэх хугацаанууд нь өөр байдаг. За хамгийн гол юм нь яг хөө гэхээр шүрмсний гэмтлийн үед ер нь бол ихэвчлэн хөдөлгөөнийг хязгаарлах тийм эмчилгээ хийгддэг. За хөдөлгөөний хязгаарлахаар яг хөө гэхээр
шүрмс маань нэгдүгээрт уяат хичнээн одоо нөгөө гимтсэн хэсэг маань идгэрч байгаа ч гэсэн энэ дээр бас нөгөө дагвар шинжүүд илэрдэг нь юу юм гэхэлэр булчин сулардаг, шүрмс хөш одоо уяатан чанараа алддаг, үе хөшдөг тийм ээ. Гэх мэтчлээ одоо үйл ажиллагааны алдагдлалд ордог байна. Тэгэхээр энэний одоо тодорхой хугацаагаар хөдөлгөөн хязгаарласны дараа 2-7 хоногч бай хэдэн ч хоног хөдөлгөөн хязгаарласанд бол одоо эмчилгээ хийгдэж дууссаны дараа зайлшгүй одоо нөхөн сэргийх эмчилгээ гэдэг юм хийх шаардлагатай байдаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр нөгөө үйл ажиллагааны алдагдлалд орсон байгаа мөчтийг эргүүлээд хэвийн үйл ажиллагаанд нь бэлддэг гэсэн үг. Тэгэхээр энэ эмчилгээ бас маш дутмаг явагддаг. Хүмүүс маань одоо нөгөө зовир нарилчгаар л болчлоо гэдээ ойлгочдөг. Тэгэхээр энэ нь бол үргэлжлүүлээд тийм одоо хөдөлгөөн зас нөгөө нэг одоо гимтцэн гар нөгөө нэг гимтцэн хөлийг маань эргүүлээд одоо нөгөө хэвийн ачаал авахт нь бэлдэхгүй бол бас дахиад зовир өгöd эхэлдэг. Одоо тэ ачаал даахгүй нэг гэж шүү дээ тийм ээ. Тэр бол яалтчгүй одоо нөгөө булчин суларсан үйл ажиллагааны алдагдлалд орсон байгаа ч юм даахгүй байгаа. За юм даахгүй болохоор өөрт нэг зовиртой санагддаг, өвдөлт өгдөг, хавддаг, хавгандаг ийм одоо зовирод үүсдэг. Тэгэхээр энэ бол зайлшгүй одоо тодорхой гэмтэл хөдөлгөөн хязгаарлагдсны дараагаар зайлшгүй одоо нөхөн сэргээх эмчилгээг бол хийх хэрэгтэй байдаг. Тэ ард иргэнүүд бас анхаарах хэрэгтэй тий. Аливаа гэмтэл авчаад эмчид очиж үзүүлээд эсвэл хагалгаанд орсны дараа заавал нөхөн сэргээх эмчилгээ гэдэг зүйлд хамрагдах ёстой шүү гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй байна тий. Бас иргэдээс ирсэн асуулт байна. Зөөлөн идэг гэмтээсний дараа хэвтрийн дэглэн байрлалгүй бүрэн эдгээгээгүй орхисноос болоод хэдэн жилийн турш гүүж харахаар өвдөд байдаг болчихсон. Ийм гэмтлийг эмчилж болох уу гэдэг хэлж байна. За энэ бол юу гэдэг юм ихэвчлэн яг одоо ард иргэдийн дунд нийтлэг байдаг гэмтлийн шалтгаан нөгөө шагаагаа эвгүй хөшгчдэг тийм ээ. Тэр бол юу гэсэн үг юм гэхлээр нөгөө хөдлөх одоо шагааны үеийн холбоос гэдэг маань өөрөө тэр шагааны үеийг сул хөдөлгөөн хийлгэхгүйгээд бариад бичдэг юм ба. Гэтэл бид нар нөгөө хөдлөх хэсгүү чиглэрүүнд барьж байгаад бүх чингэрээ дээрээс нь гიშгчгээр нөгөө холбоос маань түрүүний миний хэлсэнчлэн сундаг, сэмэрдэг, урагддаг, тасардаг юм гэмтлүүд үүсдэг. Тэгэхээр энийг манай ард иргэд ихэвчлэн зөөлөн эдийн гэмтлэгээ тооддоггүй тий. Тэгэхээр энэ яадаг юм гэхээр нөгөө холбоос маань хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй эмчилгээ хийхгүй байгаад байгаа учраас нөгөө байнга алхаж ишгээд явхаар хөндөгдөөд өрөвсөд яваад байдаг. За тэгээд энэ маань нэг өсөндөө сая эдгэрч өгөхгүй байх гэсэн үг байхгүй юу? Нөгөө шүрмс маань эдгэрч өгөхгүй. Тийм учраас энэ олон жилээр ингэж өвдөд байгаа. За тэгээд нөгөө нэг өвдөл зовиртойгоо холбоотойгоор ачаал баг өгöd тахаар давхар нэг үйл ажиллагааны алдагдлалд ороод яваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нөгөө ачааллыг нэхтүүлчихэр дахиад нөгөө зовирууд нь ингээд нэмэгдээд өгöd эхэлдэг. Тэгэхээр энэ удцсан гэмтлүүд ер нь бол яг хоо гэмтсэн даруйда анхны тусламж эмчилгээ үйлчилгээ авах юм бол ер нь хүндээ ч амар байдаг тий эмчилгээ хийж байгаа эмчтэй ч амар байдаг ер нь бол хамгийн хялбар хүндрэл өгөх нь бага байдаг тийм ээ хугацаа орох нь бага байдаг. Удцсан гэмтэл болохоор яг хөө гэхэлэр эмчилгээний зарчим нарийн өөрөөр явдаг эмчилгээ авахтаа бас их удаан байдаг. Тэгэхээр энэ хүнээсээ бас өөрөөс нь их төгч армалт шаардж иж одоо энэ зовироос арилнаа салнаа гэсэн үг. Grandmed podcast. За тэгвэл жишээ авъя те бүгдээрээ одоо иргэн бэ. Халтарч унлаа. За ямар нэгэн байдлаар шүрмс юм уу ямар нэгэн гэмтээлээ те. За гарант медимлэг яг энэ үед яаж туслах вэ? Тэ эсвэл гарант медимлэгтээ шууд очиж үзүүлэх үү эсвэл бол уцаар холбогдох уу яах вэ? Ер нь бол яг гранд медимлэг яс үений мэс заслын тасаг гэж байдаг. За энэ бол ерөнхийдөө одоо гэмтлийн чиглэлээр нарийсан мэрэгжил дэвшлүүлсэн эмч баг хамт олон байгаа. За анхны тусламжаас ахуулаад одоо мэс засал эмчилгээ энэний одоо мэс засал эмчилгээ болоод бусад эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээгээд ингээд ерөнхийдөө гэмтлийн чиглэлийн эмчилгээ үйлчилгээг цогцоор нь үзүүлж байгаа гэсэн үг. За яг хөө мэдээж тодорхой хэмжээгээр бас манай эмнэлэг дээр хийгддэггүй мэс заслууд байна, тийм ээ, хийгддэггүй ажилбарууд байна. Тэгэхээр энийг бол бид нар анхны тусламж үйлчилгээг нь сайн өгөөд, зөвлөгөөг нь маш сайн өгөөд ямар газар очиж одоо энэ үйлчилгээг авал танд хамгийн хэрэгтэй вэ гэдэг одоо энэ зөвлөгөөнүүдийг бол маш сайн өгдөг. Тийм. Хамгийн одоо бидний баримталдаг юм нь юу юм бэ гэхээр ямар нэг байдлаар үйлчлүүлэгч хохирох хэсэг байхгүй, тийм ээ, одоо эмчилгээ үйлчилгээ болоод тэр эрүүл мэндийн мэдлэггүйгээсээ болоод хохирох хэсгөө. Тэгэхээр хэрвээ тэр хүн бид нар дээр ирээд үйлчилгээ авах гэдэг юм бол бид нар тэр хүнд байж болох бүх боломжийг нь тайлбарлаж хэлж өгдөг. За одоо энэ юм эмчилгээ үйлчилгээ хийх шаардлага байна тийм ээ.
За энийг хийлэхгүй бол яг ямар одоо үр дагавар гарах уу? Хийлэгчвэл ямар үр дагавар гарах уу, тийм ээ? За манай эмнэлэг дээр энийг нь хийдэг, энийг нь хийдэг учраас та энэ газар очиод хийлгүүл зүгээр байдаг гэдэг ингээд бүх одоо боломж олцсонууд үйлчлүүлэгчид өөртөө сонголт өгдөг байхгүй. Тий. Тэгээ нарийн чиглүүлж өгнө шүү дээ, үйлчлүүлэгч. Чиглүүлж өгнө. Ер нь бол яг их одоо гэмтлийн мэс заслыг бол манай эмнэлэг дээр хийдэг. Ихэнх хийдэг. Тийм. Тэгэхээр та бүхэн Гарант Мед эмнэлгийн 77000066 утсанд холбогдоод төгөлдөр эмчтэр болон батгүй эмчтэр цаг аваад үзүүлэх боломжтой байх нь. Тийм. Хэрвээ ямар нэгэн тохиолдолд тий одоо оройн цагаар сакс тоглож байгаа ч юм уу тий гэмтлээ гэж бодоход эмнэлгийн түргэнийг дуудаж боломжтой юу? Манай эмнэлгийн түргэний машин бол тийм дуудлаганд бол нэг яваад байдаггүй. Тий. Тэгэхээр ер нь бол яг эмчилгөө зайлшгүй одоо хүнд байдаг юм уу те зайлшгүй шаардлага гарах юм бол яг эмч дуудагдаад ирж үзэж болно. Түүнээс биш яг одоо гэмтлийн эмч заслын эмчнэр 24 цагаар болж ижүүр ч юм уу эсвэл эмнэлэг дээр бол байдаггүй яг ажлын цагаар л байдаг гэсэн. Хэрвээ үнэхээр шаардлагатай юм тохиолдол байх юм бол дуудагдаад ирээд үзэж болдог. За бас ээлж асуулт асууя. Зөөлөн эдийн гэмтэл удах уу гинэ. Нэг нас 8 сартай хүүхэд гэртээ гүйж яваад бүдэрч унаад гიშгэж явж чадахгүй байна. Яах ёстой вэ? Яг зөөлөн эдийн гэмтэл түрүүний нэмэлсэнчлээ хугацаатай байдаг. Тийм ээ. Багада 2-7 хоног, дунджаар 4-7 хоног гэмтлийн зэрэгээс шалтгаалаад энэс өшөө удаан цаг хугацааг авч магадгүй байдаг тийм ээ. Тэгээд шин дээрээ шинэ гэмтэл байх юм бол тухайд нарга хэмжээ авчих юм бол эмчилгээ авах нь хурдан байдаг. Удцсан гэмтэл бол маш их хугацаа ордог. За хүүхдийн хувьд бол яг хөө гэхэлэр ямар ч үс ихлэд үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Яг хаана зөөр өгöd байна. Бас ялгуун онцлогоонууд хэрэгтэй л дээ. Тэг үнэхээр гэмтэд өөртөө зөөртэй удаан явж байгаа бол зайлшгүй үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Хүүхдүүдийн хувьд бол шүрмсний гэмтэл байхаас бас энэний хажуугаар бас ясны гэмтлүүд үүссэн байдаг. Тэрний үеийн хүүхдийн яс өөрөө том хүний ясыг утга юм бол их зөөлхөн тийм ястай байдаг. Тэгэхээр ясны хальс гэдэг юм дотроо цуурчдаг тал байна. За нэг бол их ачаалал авсан гэмтэл авсантай холбоотой ясны хальс нь өрөвсчдөг тал байна те. За энэ хэрвээ өрөвслийн юмнууд маань их удаан яваад ах юм бол цаашаа одоо хүндрээд ноцтой асуудал үүсхийг үүсэхгүй байдаг. Тийм учраас энэ хүүхдийн асуудал дээр болвол тэгж хөнгөн хумгаа хандаж болохгүй. Нэг бол зовиртой байгаад удаад байгаа бол зайлшгүй эмчэд үзүүлээд тийм ээ зөв эмчилгээ онцлогоог нь хийлгээ зөвлөгөө аваад явсан дээр энэ бол хүүхдийн ирээдүйтэй холбоотой асуудал байхгүй. Ер нь бол ямар ч нөхцлөөр хүндэрч болдог. За та бүхэн бас хэрвээ гэмтсэн тохиолдол заавал эмчэд үзүүлж нэмэлт хандаараа гэдэг бас нийт сонсогчтой хэлээ те. За хамгийн сүүлийн асуулт орж ирсэн байна. Энэ болохоор ахилийн шүрмсөө тасалсан энэ бүрэн эмчлэгдэх боломжтой юу гэж асуусан байна үйлчлүүлэгч. За ахилийн шүрмс за хөвчлийн спортын гэмтлийн шалтгаантай байдаг тийм ээ. Сагстай болдог, волейбол тоглодог. Тэгээд тасардаг. За энийг бол яг мэс заслын эмчилгээгээр бол эргээд холбоод оёод те хагалгаа хийгээд буцаагаад үйл ажиллагааг сэргийх бүрэн боломжтой. Гэхдээ энэ дээр бас нэг юм нь юу гэхээр хүмүүс нөгөө баталгаа асуугаад байдаг. Тэ? Хэр баталгаатай вэ? Хэр найдвартай вэ гэдэг. Ямар ч байсан хүний биед ер нь бол яг баталгаа гэж болохгүй л та машин техник биш учраас энэ дээр бол мэс заслын дараах үр дүн гэж ярьдаг. За энэ үр дүнгийн хувьд бол нэг 80-аас 90% үр дүнтэй. За үлдсэн 10-аас 20% нь юу байдгүй гэхээр энэ дэрстэл хүндрлийн асуудлууд яригддаг. За мэдээж нөгөө тасарсан байсан шүрмсийг эргээд залгахаар тэнд эдгэрэлт явагдана. Эдгэрэлт явагдана гэдэг нь сорвичлт үүсдэг байгаа. Ингэхээр яг уу гэхээр нөгөө сорив гэдэг маань өөрөө тийм уян хатан зөөлхөн зөөллийн ид буцаад нөгөө шүрмсний ид бол биш шүү дээ. Сорив гэдэг маань уян хатан чанар илүү багатай хэсэг гэдэг. Тэгэхээр ер нь бол яг олон улсад энэ ахилийн шүрмсийг залгасны дараа эргээд тасрах магадлал нэг 30-аас 50% байдаг юм байна гэдээ бүр олон улсын судалгаагаар хүртэл гаргаад баталчихсан байж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө дахиад нөгөө сакс макс тоглоод те би халаалтгүйгээр ингээд их ачаалал авах үед тасрах магадлал бас өндөр байдаг гэсэн үг. За тэгээ дахиад тасраа дахиад залгахсны дараа нөгөө магадлал маань дахиад өсгөнө шүү дээ. Дахиад гэмтэх магадлал 70 хүртэл өсөж байгаа. Тэгэхээр энэ бол яг эрсдэлтэй одоо нөхцөл байдалд хүнд маань үүсчихдээ л гэсэн үг л дээ. Тэгээ мэдээж хагалгаа хийлгэсний дараа нөгөө л нэг нөхөн сэргээ хэмчлэгээ гэдэг юм сайн хийлгэх юм бол энэ магадлал бол харьцангуй бага байна л гэж ойлгох хэрэгтэй. За
За тэгээд энэ удаагийн дугаараар маань бол шүрмсний гэмтлийн тухай ерөнхийдөө ярьсан. Тэгээд шүрмсний гэмтэл бол голцоо ахуй нөхцөлд үүсдэг юм байна. Тэгээд эмэгтэйчүүд голцоо бэрхтэх боломжтой юм байна те. Яг ингээд нийтээр наваад үзэх юм бол ялгаагүй л тийм ээ. Аль нь л спортоор хичээлж байгаа, аль нь л гүйж харьяаж байгаа те. Нийтээр наваад үзэх юм бол ялгаагүй. Энэ дээр би нэг юмыг онцолж хэлээд байгаа нь эмэгтэй хүмүүст одоо нөгөө гэр орны ажил их хийгээд ч гэдэг нөгөө нэг их авдаггүй ачааллыг гинт огцом их ачаалал авчгаар шүрмс нь гимтчихэд байдаг. Энийг ерөөсө гимтэл гэж одоо мэддэггүй их хвчлэн. Ингээд энд өвдөд байна, гинт өвдөд ихсэн гэж ороод ирдэг байхгүй. Тэгэл яг ингээ асуугаад үзлэг хийгээд явж байхад ачааллыг ихтүүлсэн бичдэг. Жишээлбэл одоо ерөөсөө тэгж гүйж харьяаж спортоор хичээлдэггүй хүн гинт нэг өдөр одоо ерөөсөө би спортоор хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байна гэдээ огцом гүгэд эхэлдэг. Гүйлтийн зам гэртээ аваад юм эсвэл гадаа гараад цаг 2 цаг гүйчдэг. За энэ бол ерөөсөө огцом ачааллыг ихтүүлж байгаа юм байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нөгөө шүрмсний өвдөлтөө зовироод өгöd эхэлдэг. Тэгээ энийг бол хүмүүс нөгөө шууд нөгөө унаад ч юм уу те ямар нэг байдлаар ингээ гадны нөлөөтэй гэмтэл аваагүй учраас өөрийгөө гимтээгүй гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэмийг л анхаараарай гэдэг. Ачааллыг огцом хүн хөдөлгөөнтэй байх ёстой. Хүн дасгал хөдөлгөөн хийж ивэл сайн. Гэхдээ хэрвээ та одоо угаасаа л дасгал хөдөлгөөн хийдэггүй байжгаад хийх гэж байгаа бол ачааллыг багаас нь өгөөд одоо бие организмаа тэр ачаалалд бэлдэх ёстой л гэж хэлээд байгаа санаа. За ер нь бол шүрмсний гэмтэл гэдэг зүйл маань огцом ачаалал авсан тохиолдолд таны бие дээр үүсэж байгаа шүү гэдгийг бас тийм болохоор бие организмаа хайрлахын тулд та бүхэн заавал бие халаалт гэдэг зүйлийг хийгээрэй. Хэрвээ гэмтээсэн тохиолдолд заавал нөхөн сэргээ хэмжлэгээ гэдэг зүйл байн хамрагдаарай. Тийм эмчилгээний дараа. Тийм эмчилгээний дараа нөхөн сэргээ хэмжлэгээндээ урт хугацаанд хамрагдаад яваарай. Гэсэн зүйлийг эмч хэлж чинь. За тэгээд яг подкаст сонсож байгаа нийт сонсогчтой хандаад тий дүнж хэлэх юм бол ер нь яг яг нийт хүмүүс хандаж хэлэхэд ер нь бол яг зөөлөдийн гэмтэлтэй ясны гэмтэл аль нь ч байсан. Ямар нэгэн байдлаар та гэмтэл авсан тэр нь танд өөртөө зовиртой байгаа бол тоохгүй битгий орхиорой. Ямар нэг байдлаар зайлшгүй одоо томч бай, жижигч бай та үр дагавар гэдэг юм байдаг учраас зайлшгүй одоо эмнэлгийн байгууллага тандаж мэргэжлийн эмчээс нь онцлогоо зөвлөгөө аваарай гэж одоо хэлмээр байна. Тэгээ ихэвчлэн нөгөө тоохгүй өнгөрдгөөсөө болоод тухайн гэмтлийг хөндрүүлчихэд идэх тал. Тэгээ хөндрүүлчихэр төрүүлсэн шүү дээ. Эмчилгээний хугацаа ихсээд идэх гэсэн үг. Тэгэхээр бити одоо тоохгүй орхиж байгаарай. Өөрсдийнхөө бие одоо анхаарал тавьж байгаа учраас анхаарал тавих хэрэгтэй. Тийм учраас одоо зайлшгүй мэргэжлийн хүний зөвлөгөөг авч байгаарай л гэж хүмүүст хэлмээр байна да. За гарант бай подкастын маань энэ удаагийн дугаарыг төрөөд өндөрлж байна. Тэгээд бусдад хайрыг түгээж тий бас эрүүл мэндийг түгээсэн эмчтэнд баярлалаа. За тэгээд нийт сонсогчдод бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Grand Med podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлээ.